Эм бүк толиулж байна. Цөхрөл. Зохиолч Колин Хөвөр. Орчуулсан Пүрэвхүүгийн Саруул. Өгүүлэгч Баянбаатрын Мөнх Туяа. оны 10 дугаар сарын 28-ны ням гараг 19 цаг 29 минут. Би босоод орлуу ширтэнгээ цээжний гүнээс өгсөж хоолоо зангируулах тэр зүйлээс айхтаа амьсгалаа төгжин зогсов. Ойлгохгүй шүү. Миний өвдөг сөхөрч би хоёр гараараа орд тулж шар ододтой гүн хөхөнгийн хүнжлийг алгаараа иллээ. Нулимсандаа нүд минь бүрэлцэж одод ч сүмэв. Би нүдээ тас анин, нүрээ оронд наангаа хоёр гараараа хүнжлөөс тас зурч авлаа. Нөгөө зангирсан зүйлч алдуурч өөрийн ирэхгүй цорхирч эхлэхэд мөрмөн дагаад чичирлээ. Ингээд би босон хариж орилоод орон дээрээс хүнжил хуу татан авч өрөөний нөгөө болон руу чулуутчихав. Тэгээд гараа зангитан өөр шидчихэр зүйл хаан эргэн тойрноо харлаа. Эцэст нь дэр шүүрч толин тусгалд харагдах танихгүй охины зүг нүүлгэв. Өрөвдөлтэйгөр мэгшиг тэр охины дорой байдал уушиг зүрхийг минь сагсаалгаж орхих нь тэр. Ингээд бит хоёр өөд өдөөсөө ухас хийж нудраг маань толинд хүрэхэд тойл мянган гялалцсан хэсэг болон ботарч хевсэн дээр тарав. Би шургуулганы хоёр булангаас атхангаа цаймчуулж цээжиндээ дэндүү удаанд хийсэн бактериаг гарган дахин нэг ориллоо. Шургуулгыг газар унгаач нүднүүдийг нэг нэгээр нь сугалж доторхыг өрөөгөөр нэг цацаж хөлдөө таарсан бүхнийг хөшгөчв. Дараа нь сиймгэр цэнхэр хөшгөнөөс угччин тогтоогчийн хугалж газарт унгаагаад буланд давхарлан үрсэн хайрцагнуудыг зүглэлээ. Тэгээд доторхын ч харалгүйгээр хамгийн дээр байсныг шүүрч аваад 160 см биеийнхээ байдаг хүчээр хансавлаа. Би чамайг үзэн ядаж байна. Химэн орлов. Гарт таарч нүдэнд харагдсан бүхний шидэлж буй би хашгирмаар ам нээх бүрдээ хазар даган урсах нулимсныхаа шурваг амтыг мэдрэх ажээ. Гинэтхэн хоолдрын гар миний араас орж ирээд хөдөлж чадхааргүй болтол тэврэв. Би ч ухаан зүгхгүй утга учиргүй савчиж тийчгнэн ориллоо. Бол химэн чихэнд минь тайван шивнэх түнд намайг тавих шинж алга. Би түүнийг сонссон авч сонсоогүй мэт царайлав. Эсвэл надад зүгээр л хамаагүй санагдсан байх. Тиймдээ ч үргэлжлүүлэн тэмцэлтэхэд түүний тэврэлт улам бүр чангарав. Надад битгий хүр химэн би байдаг чадлаараа хашгирч гарыг маажиж эхлэв. Гэвч тэр дахиад л ажирсангүй. Надад битгий хүрэж гуй. Дээрх дуу хоолойг сонссон даруйда түүнд тэврүүлсэн бие минь сул байж асгарах нулимсандаа автан туйлдж буйгаа мэдрэв. Чухамдаа би зогсоо зайгүй урсах нулимсны сав аятай болжээ. Би дорой нэгэн бөгөөд түүнд дийлдэж байлаа. Хоол дээр тэврэлтээ суллаж мөрнөөс минь татан өөрлөгөө харуулсан боловч би түүнийг ихцэлж харалгүй ядарч туйлдсандаа дэмийл зүрхэн тушаан хацраа нагаад мэгшлээ. Харин тэр толгойг минь гараараа барин уруулаа чихэнд минь ойртуулан юу ч болоогүй мэт тайвнаар Скай чи эндээс яв. Одоо гэв. 2012 оны 8 дугаар сарын 25-ны Бямб гараг 23 цаг 50 минут. 2 сарын өмнө өнгөрсөн 17 жилийн хугацаанд гаргасан шийдвэрүүдийн маань ихэнх нь ухаалаг байсан гэж би бодох туртай. Ухаалаг байдлыг жингээр нь хэмждэг байгаад миний гаргасан ухаалаг шийдвэрүүд ухаангүй цөөн хідээсээ хамаагүй илүү жин дараасай гэж хүсдэг. Хэрвээ энэ хүсэл маань үнэн бол маргааш би лайтай их ухаалаг шийдвэр гаргахгүй болохгүй. Яагад гэвэл энэ сард 3 дахь удаага Грейснийг унтлагын өрөөнийхөө цонхоор оруулж байгаа нь жингийн тухайн ухаангүй хэсэг дээр баггүй жин дарах үзье. Альва шийдвэрүүдийн ухаангүй байдлыг хамгийн оновчтой хэмждэг хэмжүүр бол цаг хугацаа. Иймээс надад зүв буруугаа дэнслэх хүртэл хүлээхээс өөр арга байхгүй. Хэдий ийм ч гэлээ би завхаа нэг юм биш. Гэхдээ өөртөө таалагдаагүй олон хүмүүстэй үнсэлцдгийг минь завхаа гэж тодорхойлохгүй бол шүү дээ. Яарахгүй байгаад минь байж ядсан нь илэрхий Грейсэн цонхны цаанаас хурдлаач химэн амаараа тохив.
Би төгжээг нь мултлан аль болох чимээ гарахгүй хичээн цонхоо дээш нь сүглөв. Хэдий Кэрэн бусадтай адилгүйч шүн дөлөөр унтлахын өрөөний цонхоор гитэг хөвгүүдийн асуудалд бол бусад ээжүүдийн адил уурлах нэгэн. Чимээгүй хэмээн би шивнэлээ. Грейс нь цонх давуулан хөлөө оруулж унтлагын өрөөнд минь орж ирэв. Дээрээс нь миний өрөөний цонх газраас дээш метр хүрэхгүй өндөрт байдаг нь бараг л хаалга гэлтэй. Үнийг хэлэхэд 6 бит хоёр нэг нэгнийдээ орохдоо урт хаалганаас илүү өрөөнийхөө цонхнуудыг л илүү ашигласан баг. Кэрэн ч үүнд дасал болж байнга шахуу онгорхой байдаг цонхыг минь тоохоо болсон. Хөшгөө хаахаас өмнө би 6-гийн унтлагын өрөөний цонхууд хялам хийлээ. Тэр өрөөр нь шургаж буй Джекснийг нэг гараараа татангаа нөгөөгөөрөө над руу даллав. Джексон дотогш оронгуудаа толгоогоо цонхоор гарган цагийн дараа машинд ирж уулзъя. Химэн Грейсэнд хандан чангахан шивнээд 6-гийн цонхыг хаагаад хөшгийн татлаа. 4 жилийн өмнө 6 манай хөрш болсноос хойш бид хоёр зүү орох цайгүй болсон билээ. Бидний өрөөний цонх харалдаа байдаг нь бас аз шүү. Бүх зүйл цайлган байдлаар эхэлсэн. 14-тэй байхдаа би түүний өрөөнд оройн цагаар нууцаар орж хөлдөөгчнөөс нь заримыг хулгайлаад хамтдаа кино үздэг байлаа. Харин 15-тайдаа бид хоёр өрөөндөө хөвгүүд оруулж хамтдаа кино үздэг болсон. Ингээд 16 хүрэхэд хөвгүүд нь заримыг киног оруулж эхэлсэн бол 17-тоогоос хойш хөвгүүдийг явхаас нааш тус тусынхаа өрөөнөөс гарахаа болсон. Гэхдээ явсныхан дараа заримыг киноныхоо уламжлалыг сэргээдэг билээ. 6 найз залууга заримыг шиг сольдог бөгөөд энэ сард тэр Джекснийг амталж байгаа. Харин минийх бол самар шоколадтай заримыг. Грейс нь Джексон хоёр сайн найзууд учраас би түүнтэй орооцолтчихсан. Хэрвээ 6-гийн сарын амталгаа нь халуухан сайн найзтай бол түүнийг нь миний таалалд өгдөг. Грейс нь ч халуухан л та. Маргахын аргагүй гайхалтай би хаа, төгс замбраагүй ус, нэвч чувт ширтэг хар нүтгээд. Юм бүхэн нь. Миний мэдих ихэнх охид түүнтэй зөвхөн нэг өрөөнд байвал өөрсдөө азтайд тооцох үз. Харамсалтай нь би тийм биш. Би хөшгөө хааж эргэхдээ зугаагаа ихлүүлэхэд бэлэн Грейсэнтэй халз тулгарлаа. Тэр миний бүсэлхийн дээр гараа тавиад дотоож доошлуулдаг инээмсэглэлээрээ намайг шагнав. Юу анда хөөрхнө гэд тэр хариу хэлэх завдал өгөлгүйгээр намайг шуудхан үнслээ. Намайг үнсэнгээ гутлаа тайллаа. Тэгээд уруулаа нийлүүлсэн чигээрээ намайг орлуу чиглүүлэн алхангаа гутлаа сурамгай нараггүй замаасаа зайлуулав. Дээрх хоёр зүйлийг нэгэн зэрэг хийж буйн биширмээрч гэлээ бас санаа зовмоор ажээ. Тэр намайг алхуурхан орон дээр хөвтүүлээд хаалгаа цоожлсон уу гэж асуухт нь би яваад шалгаад ир гэлээ. Тэр уруул дээр минь шов хийлгээд хаалга төгжээтэй эсхийг шалгахаар бослоо. Би Кэрэнтэй 13 жил амьдрахдаа гэрийн хорионд огт орж байгаагүй. Харин одоо түүнд ямар нэгэн шалтак өгмөөргүй байна. Хэдий би хэдхэн 7 хоногийн дараа 18 хүрэгч намайг дээвэр доорн байсан цагт тэр хүмүүжүүлэх арга барилаа өөрчлөн гэж бодохгүй байна. Гэхдээ түүний хүмүүжүүлэх арга барил муу гэж хэлэхгүй. Зүгээр л маш эрсдэс. Тэр амьдралын минь туршид маш чанга байсаар ирсэн. Тэр технологиг муу муухай бүхний их усүр гэж үздэг учраас манайд интернет гар утас байтугай зурагтч байдгүй. Гэхдээ тэр бусад зүйлс дээр маш уян хатан ханддаг. Хаана байгаагаа л мэдэгдэчихвэл би хүссэн үедээ 6-таа гадуур гарч болдог бөгөөд үнэндээ надад хөл хорионы цаг байхгүй. Магадгүй хит оройтож үзээгүй болохоор байдаг эсхийн ч мэдээгүй ээж болно. Би тэр бүр амнаасаа хараал унгаагаад байдаггүйч тэр тоодгүй. Тэрч бүхэл хаа нэг оройн хоолны үеэр хундаг дарс өөртөө хамт уухыг зөвшөөрдөг. Ер нь тэр надтай охинтойгоо гэхээс илүүтэйгээр найз юм шиг харьцдаг. Намайг 13 жилийн өмнө үрчилж авсан. Энэ нь эргээд намайг түнд амьдралдаа болж буй бараг бүх зүйлсийг үннээр нь хэлдэг болгосон. Тэр хизээч дундыг баримталж байгаагүй. Нэг бол маш хатуу чанга байна, эсвэл хитрхи уян хатан байдаг. Тэр яг л консерватив либерал үзэлтэн шиг. Эсвэл либерал консерватив ч юм уу? Аль нь ч байлаа гэд түүний учрыг олоход маш хэцүү бөгөөд би ч олон жилийн өмнө шантарсан билээ. Харин нэг л зүйл дээр маргалцсан нь улсын сургуулийн асуудал байсан. Тэр намайг амьдралын минь туршид гэрээр сургасан бөгөөд 6 миний толгойд санааг нь суулгаснаас хойш би түүнээс улсын сургуульд оруулж өгөхийг шалах болсон. Тэгээд ч би ихтэй сургуульд орохоор өргөдөл илгээж байгаа учраас
Хэрвээ хичээлээс гадуурх хэд хэдэн үйл ажиллагаатай болчихвол дуртай сургуультай орох магадлал минь нэмэгдэнэ гэж бодсон хэрэг. Хэдий дахиад хэдхэн сар гэрээр сурчих юм бол төгсгөд хангалттай кредит цагтаа болгоч. Босод өсвөр насныхны адилаар амьдарч үзэх нууцхан хүсэл надад үргэлж байдаг байв. Хэрвээ тухайн үед төгсөх ангид хамтдаа явнаа гэж бодож байсан зургаа маань хичээлийн жил эхлэхдээ зэрэгцээд сурагч солилцоогоор явчихна гэдгийг мэдсэн бол улсын сургуульд орох талаар бодохчгүй байлаа. Харамсалтай нь би хитрхи гэмээр зөрүүд цантай учраас Кэрэнд бодлоо өөрчилсөн гэдгийг хэлснээс сарвууга хутгаар шахахыг илүүд үзнэ. Үнэн дээр би энэ жилийг 6-гүйгээр өнгөрөөнө гэдгээ аль болох бодохгүй байхыг хичээж байгаа. Сурагч солилцоогоор явахыг маш их хүсэж байгааг нь мэддэгч гэлээ. Би битгий бүтээсэ гэж нууцхан хүсдэг нь үнэ. Түүнгүүгээр сургуулийн босго давна гэхээс айдаг шүү. Гэхдээ 6 болон Кэрэнаас өөр хүмүүс амьдардаг бодит ертөнцид хүл тавих нь цаг хугацааны асуудал учраас бидний хагацал зайлшгүй гэдгийг би ойлгодог. Ер нь би бодит ертөнцийг номоор орлуулдаг бөгөөд амар сайхандаа жаргадаг газарт амьдрах нь эрүүл бос бизээ. Мөн номоор дамжуулан хичээлийн эхний өдрүүд фракц, дээрэлхүү охид гэд ахлах сургуулийн аимшигтай танилцаад амьдсан. Дээрээс нь 6-гийн хэлснээр түүнтэй найз гэдгээрээ би аль хэдийн танигдсан ажээ. Мэдээж хэрэг хормоо султаа гэгддэг 6 цаашлаад миний үнсэлцэн хөвгүүдийн ам султай байдал нь сайнаар нөлөөлөгүй гэдг нь ойлгомжтой. Энэ бүх зүйлс хичээлийн эхний өдрийг ихээхэн сонирхолтой болгох үз. Гэхдээ би санаа зовоогүй. Тэгээд ч надад найз нөхөдтэй болох эсвэл бусдад сэтгэгдэл төрүүлэх бодол байхгүй. Хүсээгүй нэр хүнд маань эцсийн зорилгодоо хүрэхэд минь саад болохгүй л бол би хинтээ ч ивтээ яваад иж чадна. Грейсэн хаалга түгжээтэй эсгийг нэгтлаад орлууд хөнгөө сэтгнэн инээмсэглээд багхан тайчвал яаж вэ гэлээ. Тэгээд ташаага замчуулан цамцаа сөхөж хичээж бий болгосон 6 толгойд булчингаа гаргав. Ер нь тэр боломж гарах бүрд булчингаараа гайхуулах ажээ. Тэр бол байдгал нэг бие тоосон хөвгүн л дээ. Удалгүй цамцаа толгойн дээгүүрээ дүүгүүртэн шидэж намайг инээлгээд дахин миний дээр гарч хөвтөөд гараа шилэн хүзүүгээр минь оруулан толгойн байрлалыг минь засав. Сар гаруйн өмнө Грейсэн миний өрөөнд анх нууцаар орж тухайн үедээ надад дотн харилцаа хүсээгүй гэдгийг ойлгуулсан. Би ч түнд өөрийн хүсээгүй гэдгээ тодорхой болгосон учраас нэг нэгэндээ тохирсон хэрэгэлтэй. Дээрээс нь тэр сургууль дээр таарах цөөн хідэн танилуудын маань нэг болох учраас сайхан харилцаагаа үгүй хийхийг хүсээгүй. Сайхан гэдг нь мэдээж дэгсдүүлж байгаа хэрэг. Тэр энд ирээд 3 минут ч болоогүй ээж гараа миний цамцсан дотор аль хэдийн оруулчихсан байлаа. Тэр надтай нухацтай ярилцах гэж ирээгүй нь тодорхой. Түүний уруул минийхээс салж хүзүүг минь чиглэх үед би ямар нэгэн зүйл мэдрхийг хичээн хүнзгий амьсгал авав. Юу ч байсан яах. Цээжинд минь дөхөх түүний уруулыг бүдэг батаг мэдрэх би орны чанх дээр таазанд наалттай харанхуйд гэрэлтдэг хуванцар оддыг ширтлээ. Нийтдээ 76 ширхэг би од шүү дээ. Өнгөрсөн хэдэн 7 хоногийн турш яг ийм нөхцөл байдалд байхдаа ахин дахин тоолсон учраас мэдээд байгаа хэрэг. Ингээд Грейсэн тачаатсан уруулаараа миний нүүр, хүзүү, заримдаа цээжийг өнгөх зур би хөдөлгөөнгүй хэвтэв. Хэрвээ би ийм зүйлд дургүй юм бол яагаад зөвшөөрөөд идэх юм бэ? Үнсэлцдэг залуустайгаа би ямар нэгэн сэтгэлийн холбоо огт үүсгэж байгаагүй. Ер нь үнсэлцдэг бус харин үнсүүлдэг гэх нь зүг байх. Харамсалтай нь ихэнх нь тийм байж дээ. Нэг л залуугаас би сэтгэлийн хувьд ямар нэг зүйл мэдрэх шахсан ч эцэст нь энэ миний дэмэрэл байсныг ойлгосон. Түүний нэрийг Мэт гэдэг. Үерхэд сарж болоогүй байхдаа түүний этгээд цангаас залхсан билээ. Жишээ нь соруулгүй л бол савлсан ус уудаггүй. Эсвэл үнсгээр тонгоох үед нь сартаадаг хамарна. Эсвэл албан ёсоор үерхэд 3-7 хонж байхдаа би чамд хайртай гэж хэлсэн. Тийм ээ, сүүлийнхэн төвчээрээ минь барчихсан. Тэгээд л Мэт банд баяртай болсон доо. Өнгөрсөн хугацаанд 6 бит хоёр миний залууст гаргадаг хандлагын талаар баггүй судалсан л та. Тэрч бүхэл хэсэг хугацаанд тэр намайг ижил хүстэн гэж боддог байсан гэсэн. Тэгээд 16-тай байхдаа таамаглаа шалгахаар бид хоёр хэсэгхэн хугацаанд хизүүхэн үнсэлцэж үзээд үгүй болохыг баталсан билээ. Үнэн дээр би хөвгүүдтэй үнсэлцэх дургүй биш. Харин ч дуртай. Үгүй бол тийхгүй шүү дээ. Харин бусад охидтой адилхан шалтгааны улмаас дурлдаггүй. Би хизээж хүл алдангүйж үзээгүй.
бас шаналлыг мэдэрч байгаагүй. Үннийг хэлэхэд хэн нэгэнд сэтгэл алдрна гэдэг миний хувьд байж боломгүй мэт санагддаг. Тэгвэл намайг бүрэн тухтай гихч нь мдээгүй болгодог нь миний залуустай үнсэлцдэг жинхэнэ шалтгаан. Грейсэнтэй байгаа яг одоогийнх шиг нөхцөлд оюун санаа минь хоосордог нь таатай санагддаг. Бүх зүйл цогсох шиг болдог тэр мэдрэмжинд би дуртай. Би таазны баруун дээд булангийн 17 одыг ширтэж байхдаа гинэтхэн сэхээ оров. Грейсний гар өмнө нь зөвшөөрч байснаас цааш явж, жинсэн өмдний минь цахилгааныг тайлж, хөвөн дааван дотоочны ирмэг даган хөдөлж байгааг мэдэрлээ. Грейсэн болохгүй хэмээн би шивнээд гарын түлхэв. Тэр гараа татан ёолоод тухаараа миний дэрэн чигдлээ. Болилтоо. Гэх тэр хүзүүн дээр минь хүн дээр амсгаатна. Тэгээд баруун гараа тулан өрөөлдөж, намайг инээмсэглэлээр уйраахыг оролдов. Би түүний дотоож доошлуулдаг инээмсэглэлийн эсрэг дархлаатай гэдгээ хэлсэн билүү? Чи хэдий болтол ингэх юм бэ? Гэт тэр хевлийг минь нийлээд хурууныхаа үзүүрийг өмөдний минь завсраар дахиад шургуулв. Миний дотор арзаж юу ингэх гэж асуугаад түүний доороос босхийг завдлаа. Энэ удаад тэр хоёр гараараа тулан өндийгөөд намайг гайхан ширтэв. Сайн охин юм шиг дүр эсгэж байгааг нь залхаж байна Скай. Зүгээр л хийлдээ. Иймээс л би бусдын боддог шиг цавхаа нэг юм биш. Уруулаа унжуулах энэ Грейснийг оролцуулаад өмнө нь үнсэлсэн бүх хүүгүүдийн алинтайнч би унтж байгаагүй. Сэрэл мэдрэмжгүй байдал нь таарсан хүмүүстэйгээ унтахад сэтгэл зүйн хувьд амар хялбар байж болохыг мэднэ. Магадгүй ийм учраас хүнтэй унтах ёсгүйз. Учир нь буруу алхам хийчихвэл миний талаарх цуу яриа цуурхал биш болж хувирна. Тэгээд ч надад бусдын хов жигийг батлах хүсэл огт байхгүй. Ер нь 18 жилийн турш цэвэр онгон явсан минь миний тас зүрүүд зантай холбоотой ах шүү. Түүнийг орж ирснээс хойш 10 минутын хугацаанд анх удаага л би архины ихүн үнэрийг мэдрэв. Чи согтуу ийштэй гэд би түүний цээжийг түлхээд над дээр дахиж согтуу ирж болохгүй гэж хэлсэн мэдтэй гэлээ. Надаас холдохоор нь би босоод өмдөө товчилж цамцаа янзаллаа. Согтуу байгаад нь ч баярлав. Яагад гэвэл түүнийг явуулахын төс болов. Тэр орны ирмэг дээр сандаалаад миний ташаанаас бариад өөрлөгөө татав. Тэгээд намайг тэрч толгоогоо хевлээд минь наалаа. Намайг уучлаарай. Би зүгээр л чамайг маш их хүсэж байна. Хэрвээ чамайг өөрийн болохгүй юм бол дахиад ирж чадахгүй л болов уу гэд гараа доошлуулан өгцгийг минь бацаад уруулаа өмд цамц хоёрын завсраар шургуулав. Тэгвэл битгий ирээрээ гэд би нүдээ эргэлдүүлэн түүнээс холдож цонх чиглэлээ. Хөшгөө нээх үед Джейксон 6-гийн цонхоор гарч яваа харагдлаа. Яагаад ч юм бит хоёр бүтэн цагийн эргэлтийг 10 минутанд багтааж чадсан бололтой. 6 луу хялам хийхэд тэр шин амтлагааны цаг болсон гэх харц шидлээ. Тэр Джейкснийг даган цонхоор гарч над дээр хурч ирээд "Грейсэн ч гэсэн согтуу байна уу?" гэв. Би толгой төхөөд "Сүүлийн алдаа" гэлээ. Тэгээд би явах ёстой гэдгээ ойлгоогүй хэвтэх Грейсний зүг эргэж орны дэргэд хэвтэх цамцыг аваад нүүр өөдөн шидэв. "Яв" гэхэд тэр нэг хөмсгөө өргөн намайг хараад тоглоогүй гэдгийг ойлгонгуудаа дуртай дургу өндийв. Гутлаа өмсөнгөө 4 настан шиг уруулаа унжуулах түнд би гарах цай тавьж өглөө. Грейсний гарсны дараа 6 орж ирсэн боловч нөгөө хоёрын нэг нь янхнууд гэх нь сонсогдлоо. Дургуйн хүрсэн 6 цонхоор толгоогоо цухилгаад "Та хоёртай яагачгүй ээж, яагаад бит хоёр янхан болдог вүлээ? Хөгийн новшнууд" гэлээ. 6 цонх хаагаад орон дээр ирж толгоогоо салаавчлан дээш харан унаад өгөв. Дахиад нэг нь хаяглаа да. Би инээд алдсан боловч хаалга чанга цохих чимээнд тасрав. Хурдхан босож очоод кайранд орох зай тавин холтлоо. Түүний эхийн зүүн совин нь хизээж алдаж байгаагүй. Тэрээр орон дээр хэвтэх 6-тай харц тулгарах хүртлээ миний өрөөг тойруулан нэгжлээ. Тэгээд над руу эргэж хараад ташаага тулан хөмсгөө зангидав. "Зойлог гэж би яа харахгүй эндээс хүүгүүдийн дуу гарахыг сонссон доо." Би ч бүх биеэр минь тархах айцаа нуух гэсэндээ орлууга зүгэллээ. Урам хугарсан янзтай байгаа нь ямар учиртай вэ хэмээн би асуух чаа аятав. Заримдаа би түүний занг огт ойлгодгүй.
Өмнө нь хэлсэнчлэн эрс тэснийг. Чи сарын дараа 18 хүрнэ. Чамаа гэрийн хориогоор шийтгэх цаг хугацаа маань дуусах гээд байдаг. Ер нь чи жаахан хичээмэр вэ шүү охин минь. Түүний тоглож байгааг нь ойлгоод миний санаа амарлаа. Яг энэ өрөөнд 5 минутын өмнө охин нь бусдаар оролдуулаад сууж байсныг мдэггүйд нь гимшиг сэтгэл төрөх шиг болов. Гэхдээ л цээжиндээ багтаж ядан цохлох зүрхийг минь тэр сонсчихгүй гэхээс айдас дарагдахгүй л байв. Кэрин гэх 6-гийн дуу араас гарав. Таны сэтгэлийг засаж хэлэхэд дөнгөж цайхан бит хоёр халуухан залуустай үнсэлцсэн шүү. Гэхдээ согтуу байсан учраас таныг орж ирэхийн өмнөхөн хөөхөд гаргачлаа. Миний аам ангаж эргэж хараад үннийг хэлж хошгинох нь тийм ч инээдтэй биш гэсэн харцаар түүнийг харлаа. Кэрин инээд алдаад тэгвэл та хоёр маргааш орой царайлаг ирүүл хөвгүүдтэй уулзаж болох юм гэв. Бүр мөсөн зогсчихсон учраас зүрхний минь цохилтыг Кэрин сонсчихгүй гэсэн айдас ч үгүй боллоо. Ирүүл хөвгүүд гинэ. Наадхай чинь би зогсоол чадна шүү гэж 6 хэлээд над руу ирмэв. Кэрин гарахаар завдах зураа. Чи өнөөдөр манайд хонох уу гэж 6-аас асуув. Харин 6 мөрөө хавчаад өнөөдөр гэртээ хонох баха. Явхаасаа өмнө гэртээ байх сүүлийн 7 хоног. Дээрээс нь би чайнын татуумтай кино эхлүүлчихсэн байгаа. Кэриныг харвал аль хэдийн эвгүүтэд хэлжээ. Ээжээ болохгүй гэд би түүнийг чиглээд алхах үед аль хэдийн нүдэн цэлэгнээд ирэв. Болохгүй шүү. Намайг очих үед аль хэдийн оройтож тэр мэлэмрүүлж эхлэв. Үнэн дээр уйлах бол миний үзэж чаддгүй ганц зүйл. Сэтгэл санаа хямруулдаг болохоор бас харин ядаргаатай санагддаг учраас тэр бас эвгүй эдгий. Дахиад ганц удаа гэж хэлээд тэр 6-аг чиглэв. Өнөөдөр Кэрин түүнийг 10-аас багагүй удаа тэрсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа явах 6-гийн араас надаас илүү шаналж байгаа гэхэд хэлсдэггүйц. 6-аач түүний хүслийг биелүүлж 11 дахь удаага тэрвүүлээд мөрийн давуулан над руу ирмэлээ. Харин би Кэриныг өрөөнөөсөө гаргахын тулд бараг хөшгөн холгүй салгав. Тэр хаалга өөд төхөөд сүүлийн удаа эргэн хараад царайлаг Итали залуутай уулзрах болтугай гэхэд ганцаар тогтохгүй байвал сайн л байна хэмээн 6 хошигнов. Ингээд Кэриныг хаалга хаан гарсны дараа би хөл дээрээ эргэж орон дээр үсэрлээ. Тэгээд 6-гийн гарыг чимхэд чи ч шулам юм да. Инээдтэй байгаагүй шүү. Баригдлаа л гэж бодсон гэв. Тэр инээд алдан босонгоо. Явъя. Манайд самар шоколадтай зармиг бий гэв. Надад дахин хэлүүлэх шаардлага байсангүй.